Амар баясгалан улсын их хурлын даргыг асуудалд холбогдсон гэхэд та албан тушаалаас буугаад шалгуулаа гэж хэлсэн. Одоо бол амар баясгалан өөрийн хүсэлтээр улсын их хурлын даргаа өгөөд тэгээ одоо шалгагдаад улсын их хурлын гишүүнээр ажиллаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэн ялангуяа одоо хууль зүйн сайд тийм одоо чухал хариуцлагатай албыг хашиж байгаа ийм хүн ийм асуудалд холбогдож байгаа бол албан тушаалаа адилхан өгөөд тэгээд одоо шалгуулад тэгээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр сайд байгаад одоо хамгаалагдсан гэсэн асуудал огт биш дээ. Тэгээ ер нь надад зүгээр энэ улс төрийн албан тушаалтнууд нэгээ одоо гэмт хэрэгт гүтгэнд оромжлоод байгаа нь эргээд ямар нэгэн байдлаар зүгээр л нэг улс төрийн л одоо нэг тийм сэдв болоод өнгөрчөөд байгаа нь өөрөө буруу. Яг гэвэл энийг бол одоо яг л мухарлаж гүтгээд байгаа юм уу, гүтгээгүй юм уу, баримттай юм уу, баримтгүй юм уу гэдгийг одоо бас гаргах хэрэгтэй. Ялангуяа одоо нөгөө бас хууль зүйн сайдаас гадна хууль зүйн дэд сайдын асуудал ч гэсэн яриглаа шүү дээ. Тэгээд оюун эрдэнэ улсын их хурлын гишүүн бол одоо бодийн аптек гэрээтэй холбоотой энэ одоо хилэлцээр дээр мөнх эрдэнэ одоо бод талдаа хуулийн зөвлөхөөр ажиллаж ийсэн. Тэгээд одоо энэ протокол нь байна. Мөнх эрдэнэ гэдэг нэр нь байна гэдэг ийм асуудлыг дэвшүүлсэн. Баримтуудаа ахтаа гэдэг өгсөн гэсэн. Гэтэл нөгөө талдаа бол мөнх эрдэнэ үгүй тийм юм байхгүй гэж шууд тэр дорн би одоо ажиллаагүй тийм юм байхгүй нийгмийн даатгалын одоо шимтгэл төлөлтийг үзсэн ч болно гэсэн юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ агуулгаараа хинэнд гүтгээд байгаа юм хин нь одоо үнэн зөв яриад байгаа гэдгийг гаргах хэрэгтэй байхгүй. Нэг ялангуяа мөнх эрдэнэ бол улсын их хурлын гишүүн биш. Хууль зүйн дэд сайд. Хууль зүйн одоо энэ салбарт байгаа хүн худал мэдээлэл хэлж юу гэдгийг хэлсэн үгэндээ одоо үүрэг хариуцлага хүлээхгүй гэсэн одоо тийм дархлаа гэдэг юм уу те нөгөө нэг хүмүүсийн бодоод идэг шиг тийм юм байхгүй. Миний хувьд ерөнхий сайд Зандан шатарт бас хандаж албан тот өчигдөр явуулсан. Юу гэж би нөгөө өсөлт илэрхийлсэн бэ гэхээр одоо нэг талдаа одоо мөнх эрдэнэ би одоо тухайн одоо байгууллагт ажиллаагүй зөвлөгөө өгөөгүй би энд огт хамааралгүй гэж хэлээд байна те нөгөө талдаа оюун эрдэнэ гишүүн болохоор би баримтаа одоо атгээд өгсөн гэдэг нь те тэгэхэд засгийн газрын одоо өөрийнх нь харьяанд байгаа энэ одоо байгууллагын тухайн үеийн одоо хилэлцээрүүдийн одоо энэ протокол аудио бичлэг хүртэл байх ёстой. Тэгэхээр эдгээрүүдийг одоо бас авъя. Улсын их хурлын гишүүд одоо мэдээлэлээр хангагдъя, бодит нотлохоо баримтаар хангагдъя гэдэг байдлаар хандсан байгаа. Тэгэхээр ерөнхий сайд ч гэсэн бодох хэрэгтэй дээ. Ер нь тэгээд баримтууд, нотлохоо баримтууд байгаа бол ийм хүмүүс өнөөдөр яг нэн ялангуяа хууль зүйн салбарт сайд, дэд сайд хийх хүмүүс одоо бас мөн байна уу, үгүй байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Бид нар зүгээр нэг гишүүд биш те одоо зүгээр нэг гишүүд чуулганы танхимд нэг гүтгэж байгаа шиг юм одоо асуудлууд биш шүү дээ. Тэгэхээр хууль зүйн салбарт итгэл ямар байх юм гэдгийг энэ нэг ялангуяа энэ одоо сайд дэд сайд хоёр худлаа ярьж одоо өөрсдөө өмөрөд байна уу эсвэл одоо үнэхээр нотлоо одоо үнэхээр оролцоогүй байна уу гэдгийг одоо хариуцлагатай албан тушаалтнууд гаргасан зүйтэй байхаа гэдэг. Тэгээ ерөнхий сайдаас одоо нотлох одоо тухайн хурлуудын одоо протокол болон одоо аудио бичлэгүүдийг ирүүлэхийг хүссэн албан тот явуулсан баг. Тэгээ хариу ирэхийг хүлээж байна. Үнэхээр одоо байгаа бол те ямар нэгэн аргаар би байгаагүй оюун эрдэнэ намайг гүтгэж гинэ гэдэг нь бол өөрөө худал мэдээлэл болж тарах гэдэг юм те. Тэгэхээр ер нь энэ бодийн аптек гэрээтэй холбоотой ч гэсэн энэ сонсгол бас төдийлэн сайн болоогүй байна гэдгийг өчигдөр номтой хоёр гишүүн бас хэлжсэн те. Тэгэхээр тэр хянан шалгалтын ажлыг дахиж хийнэ гэж санаачилж байгаад нь би бол нэгдэж одоо бас гар өсөг зурнаа гэдгийг илэрхийлж байна.